Гэгээ өглөөтэй хамт байгаа эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхэнд маш чухал хэрэгцээтэй мэдээллийг хүргэхээр нэгтлэн бодох бүртгэлийн очир болц сургалтын төвийн багш Болдбаатар хүрэлцэн ирсэн байна. Өглөөний мэндийг хүргэе. За өглөөний мэнд. За тэгэхээр нэгтлэн бодох бүртгэл гэдэг бол ер нь зөвхөн ингээл байгууллага одоо ямар нэг үйл ажиллагаа явуулдаг газарт л хамаатай юм болоо гэж бодсон. Одоо ингээд хувь хүний албан татвар гэдэг ороод ирэхээр зэрэг бас хувь хүн тус бүртээ бас өөрөөсөө нэгтлэн байх хэрэгтэй болчиход байгаа юм шиг нэг санагдаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг үүнтэй холбоотойгоор одоо ялангуяа оны төгсгөл дээр нөгөө баахан асуудлууд үүсдэг тий. Хүмүүс гин тухай ороод ч гэдэг юм уу эсвэл яг зөвхөн энэ 12 сарда багтаач гэдэг юм уу ингээд хувь хүнийхээ ингээд тайлангаа шивээрээ ч гэдэг юм уу нөгөө юугаараа 1% хялбаршуулсан гормоо энтрээ сонгоод хийгээрээ гэл гинт ингээл төрөг аваал тийм юм болдог. Тэгэд энэ талаар бас нэг хүмүүсийн ойлгохгүй байгаа зүйлсүүдийг тэгээд одоо 1% хэрхэн яаж төлөх вэ гэдгээ мэдэхгүй байгаа хүмүүст гоё мэдээлэл өгөөч та. За өөрөө бас нэлээд сайн бидлэгтэй шүү. За тэгэхээр энэ хараа одоо хүмүүс нэг бизнесээ харилцаанд ороод эхлээл орлого олоод эхлэхээр яах вэ нэг баримт өгдөг болсон байхгүй одоо үед. За тэгээд хувь хүн нөгөө бизнес эрхлээд ирэхээр компаниуд нь баримтаа авмаар нэг шаардсан да. За тэгэхээр нөгөө хүн маань нөгөө баримтаа шивээд өгöd идэг. Тэгээд шивэж өгчөөд нөгөө хүн марчдаг байхгүй. За баримтаа марчна. За тэгээд татвар төлөхөж марчна. Хизээ татвар төлөх нь тодорхойгүй. Тэгсэн чинь яадгүй хөр мартчихаар он гараад нөгөө тайлан хийх хугацаагаас марчна. За тэгээд заавал нөгөө цаанаасаа шаардуулж татвараа төлөхөр гараад байгаа байхгүй. Тэгэхээр ард иргэд бизнес эрхлэгч нар юу гэж ойлгох вэ гэхээр хувь хүн өөрөө хараа байгууллагт юм уу нэг хүнд баримт шивэл өгсөн бол за би татвар төлөх юм байна. Орлогоо улсад мэдүүлчлээ гэж ойлгох хэрэгтэй байхгүй юу. За тэгэхээр орлогоо улсад мэдүүлэхээр танаа энэ манай Монгол улс яаж байгаа вэ гэхээр хувь хүний орлого тараа ийм шаардлага тавьчаад байгаа. За хэрвээ та ингээд хялбаршуулсан хүсэлтээ өгөх юм бол 1% орлогын албан татвар төлнө. За хүсэлтээ өгөхгүй байх юм бол та 10% албан татвар төлнө гэдэг ингээд хоёр юм сонголт олгочоод байгаа байхгүй. Тэгсэн чинь манайхан нөгөө татварын хуулийн талаар нөгөө мэдээлэл бага учраас мартчихад тэгээд он гаргачаад байгаа байхгүй. Тэгээ он гаргаад тайлангаа хийхээ шаардуулчаар нөгөө өмнө нь хүсэлт өгөх хугацаа чинь 12 сарын 31-ний дотор өгнө. Нэг одоо шинэ он гарлаа гэхэд 1 сарын 1-ээс ахгуулаад 10-аас 30 бүхэл бүтэн 1 жилийн дотор нөгөө хүн хүсэлтөө өгч өстэй байсан байхгүй. Яг тэр жилийнхэн тайлан. Тэр жилдээ. Зөвхөн 12 сартаа биш. Тэр жилдээ биш. Тэр жилдээ. Одоо дараа жилийн хувь хүнийхээ тайлан өгөх юм бол 1 сарын 3-4 гээд хүсэлтөө өгч бас боломжтой байхгүй. За ингээд бүтэн жил хүсэлт өгөх нээлттэй байхад хүсэлт өгөхгүй явж байгаад 12 сарын 31 өнгөрөө шинэ оны дараа тайлангаа хийлгээрээ шаардуулаад утсан дээр нь бас мессеж ирнэ. Тэгээд та ингээд татварын ийм өртөө оллоо гэж тайлбарлангууд юу вэ би одоо ингээд нэг 50 сая төгрөгийн баримт чивсэн шүү дээ яаж 5 саяг төлөх юм бэ ашиг машиг баг байна гэдэг байхгүй. Хэрвээ та нөгөө энийг мэдчихсэн бол 1% хүсэлтээ өгчих хэрэгтэй байсан шүү дээ. 500 мянган төлөх. Тий 500 мянга төлөх боломжтой байж. Тэгэхээр 1% хялбарсуулсан гормын хүсэлт гэдэг бол яах вэ гэхээр 12 сарын 31-ээс өгд юм аа гэд ингээд мэддэг болчихвол зүгээр байгаа байхгүй заа. За тэгээ нөгөө ТТ06 гэдэг тайлан хийх гэдэг байгаа шүү дээ. ТТ06 тайлан. Талгай агуулсан л нэртэй юм байна. За энэ нөгөө татрын тайлан гэж байгаа нэр байхгүй заа. ТТ06. Тэгээ энэ тайлантай холбоотой мэдээлэл болохоор яах нь татрын газраас ер нь гаргаад зааврыг гаргацсан. За очир бол сургалтын төвөөс зааврыг гаргаа. Айгүй товч тодорхой яг нэг хувь хүн яаж ямар орлоготой ямар тайлангаа хийх ингээд энэ тайлагналуудын бүгдийн заагаад өгсөн мэдээллийг өвтөө сувг дээр ингээд байж идэх. Тэгэл тэрийгээ дагаал хийчих. Нэг бол энэ ТТ06 тайлан бол ер нь бол дэвшилттэй шүү дээ. Манай улсад бол дэвшилттэй юм байна. Тэгээ энийг эргэн бүр 18 наснаас дээш эргэн бүр хийгээ сурчмаар байгаа байхгүй. Тэгээ эргэн бүр хийгээ сурчаар нөгөө орлого олоод ихсэж залуучууд ч оюутан болоод ажил хийгээл орлого олоод эхлэнэ. Тэгэн гутаа шууд ингэж бодно шүү дээ. За би чинь нөгөө жилийн эцэст баримт чивээд өгсөн юм чинь 10% төлөхөө зогсоогоод 1%-аа шилжих гормруугаа гэж өсөлтөө өгөх юм шиг бодох хэрэгтэй байхгүй. Тэгээ өсөлтөө өгчих юм бол 1% татвартай болчихно гэсэн. Нэг зүйл ойлгохгүй байна л да. Улсаас яагаад зүгээр 1% татвар авчихгүй 10%-аар төлөе гэсэн төлөхийг хүссэн ямар ч хүн байхгүй бах тий. Тэр зэрэг энэ ямар хүмүүст нь яалтчгүй 10% төлөх ёстой эсвэл ямар хүн 1% төлөх ёстой гэсэн тийм сонголт байгаа юм. Эсвэл зүгээр улсаас зүгээр л угаасаа та нар жилдээ 1% татвараа төлчихжээ гэх юм бол ойлгомжтой болох гэдэг байгаа. Тэгтэл одоо мэдээлэлгүйгээс болоод 10% төлөөд штеп хүмүүс. Тэгэхээр энэ ямар юм ялгаа заагийн дээрээс юм болсон бол гэж бодож юм сонголт өгсөн бол гэж та бодож байна.
За тэгэхээр энэ сонголт өгж байгаа шалтгаан нь юу гэхээр нэгдүгээрт энэ сонголт өгöd байгаа татврын орлогыг бүрдүүлэхэд нөгөө хугацаа гэж байдаг байхгүй 2 сарын 10-ны дотор бүрдүүлэх ёстой. За тэгээ 1% хүсэлт өгж байгаа улсууд тайлангаа хийхээ мэдээд яах нь 1931-ээс өмнө өгөөд тэгээд 2 сарын 15-наас өмнө 1%-оор шилжинэ. За тэгээ 1%-оор яагаад шилжүүлээд байгаа вэ гэхээр бизнес эрхлэгч нарыг дэмжиж байгаа. За 1% шилжихэд хувь хүн бүхний орлого ингээд 1% шилждэг гэж бодоод байдаг. Одоо та нэг орон сууцны ч юм уу офисын байртай байла талбайтай байла гэж бодъё доо. За тэгвэл 1% шилжинэ гэдэг ингээд бодоод ингээд тайлангаа бас хүнд баримт шивэдэг үдэж болно шүү дээ тийм үү. Тэгсэн чинь 1% шилждэг юмд бол энэ түрээсийн байрмаар ордоггүй байхгүй. Түрээсийн объект юмаа түрээсэлдэг хүмүүс. Тэгэхээр хувь хүний орлого дотроо ингээд 6 төрлийн орлого байдаг байхгүй юу. Цалингийн орлого, цалинтай байгууллагад ажилладаг тийм үү. Үйл ажиллагааны орлого буюу нөгөө бизнесийн үйл ажиллагааны орлого, тэгээ хөрөнгийн орлого буюу нөгөө өөрийн гэсэн хөрөнгөтэй түрээслээд байдаг юм уу. Ийм орлого. Тэгээ хөрөнгөө зарсны орлого, шууд ус орлого, бусад орлого 4 орлого байдаг байхгүй. 4 гэнэ 6 орлого. За тэгвэл энэ 6 орлогоос нөгөө үйл ажиллагааны нөгөө бизнесийн үйл ажиллагааны орлого нь 1% шилждэг, хөрөнгөний түрээсийн орлого шилждэг байна. Тэгэхээр нөгөө бизнесийн үйл ажиллагаа дэмжиж байгаа юм хэлбэр гэсэн байна. Тэгэхээр түрээс бол төлөгдөхгүй. Төлөгдөхгүй. Энэ хөрөнгөний орлого гэдэг ангилалд ордог. За тэгээд нэг гоё сайн мэдээ бас байна. За. Юу гэхлээр 2024 оноос өмнө 1% шилжихийн тулд тараа баримтаа шивэд өгөөдсэн да. Тэгсэн чинь 50 саяас бага орлоготой хүмүүс 1% шилждэг байсан байна. 24 оноос өмнө. Тэгсэн чинь 24 оны 1 сарын 1-ээс нөгөө орлогын хэмжээ байхгүй. Хэмжээ байхгүй. Тий, хэдэн тэрбум мэж орлоготой байсан 1% шилжих боломжтой болсон. Тэр нэг хязгаарын байхгүй болгогдсон байхгүй юу. За тэгэхээр энэ дээр хүмүүс нэлээд таатай хандж байгаа боловч дунд нь бас нэг юм байгааг юусэн мартчихад байгаа байхгүй юу. Юу гэхээр ингээд 50 саяас дээш хамаагүй 1% болцсон гэж сая энэ жил чинь сүүлийн 1 жил чинь айгүй хүмүүс баримт чивлээ шүү дээ. Тэгсэн чинь 50 сая гараал ирэнгууд яадаг вөхөр нөөт төлөгч болох хууль бас байдаг байхгүй юу. Тэгэхээр манай иргэд яадаг вөхөр нөгөө хөвхний орлогын албан татвар гэдэг нь тусдаа нөөтийн татвар нь тусдаа гэж мэдхгүйгээр энэ нэг ойлгочод байгаа байхгүй. Тэгсэн 50 саяас дээш ч хамаагүй 1% татвар төлөх юм байна хамаагүй гэл ингээс хамаагүй яваад байгаа байхгүй. Тэгвэл яах вэ гэхээр 50 саяас дээш борцлоо нөөт төлөгч боллоо гэх юм бол одоо хараа энэ усыг зардаг байлаа гэж бодъё л да нэг хүн тийм үү. Тэгвэл энэ усыг 1000 төгрөгөөр зарж ялаа гэж бодъё. Тэгсэн 50 саяас дээш төгрөгт болоод нөөт төлөгч болох хүсэлтэй албаар өгөх хэрэгтэй байхгүй. Цаанаас өөрөх учраас хуулинд байгаа. Тэгэхээр би нөөт төлөгч болцсон юм чинь яах вэ гэхээр нөөт гэдэг чинь нөгөө юмаа зарахтаа тэр хүнээс суутгаж аваад усад төвлөрүүлэх татвар гэдгийг нь ойлгох хэрэгтэй байхгүй. Өөрөө төлдөг татвар биш байхгүй уул бол. Тэгэхээр энийг 1000 төгрөгөөр зарж ясан за би 1100-аар зарахгүй болохгүй юм байна нөөтөлөгч болсон гэд. Тэгээ энийг 1100-аар зараад 100 төгрөгийг яах нь усад төвлөрүүлдэг татварыг нөөт гэдэг байгаа байхгүй. Дараа нь нөгөө 1000 төгрөгч үлдэж байгаа да зөндөө олон 1000 төгрөг үлдэндээ. Жилийн эц тэгвэл тэр 1000 төгрөгнөөсөө нийлүүлээд энээс 1% шилжгүй 10%-аар шилжгүй сонгоно. Бас. За нөөтийн татвар нь болохоор сар болго өгдөг татвар учраас энэ үйлрэлд яах вэ? Энэ сард 10 ус зарсан бол яах вэ гэхээр 10 усныхаа нөөтийн татварыг өгнө гэдэг ингээд зогсож байгаа хэрэгтэй байхгүй юу. Тэгээ хоёр өөр татвар гэдгийг ойлгоно. Нэг нь хувь хүний орлогын албан орлогоосоо зардлаасаа өөрөө төлөөд байна. Нэг нь болохоор борлуулалт дээрээ үнэ нэмээд тэр хүнээс авч төлөөд байна. Нэг бас нөөт бол за тэр худалдаж авч байгаа хүнээс авч төлдөг татвар байхгүй юу. Энэгээр ялгаатай. Тэгэхээр энэ 50 сая гэдэг бол хэмжээ айгүй уулын бага хэмжээ байхгүй яг бизнес эрхлэхэд. Энэ 50 сая гэдэг босхийг хизээ тогтоосон юм бэхээр 2015 оны 7 сарын 9-ний өдрийн хуулиар батлаад 2016 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлэх эхэлсэн байхгүй. 50 сая хүрэл нөөт төлөгч болдог. Тэгэл 50 сая хүрэл нөөт төлөгч болно гэсэн чи юу гэсэн үг вэхээр энэ 1000-аар зарж байгаа усан дээр 100 төгрөгийн хөр энэнийх нь үн нэмэгдэж байгаа үстэй. Тэгэхээр бичил бизнес жоохон хөндөр тусдаг байхгүй юу. Тэгэхээр энэ босох хэмжээг уул нь 2016 оны 1 сарын босох 50 сая гэдэг чинь одоо 2026 он бол 10 жил бол энэ босох хэмжээг өөрчлөөг ингээд 10 жил болчиход байгаа байхгүй. 300 сая болох чинь гэдсэн чинь тэр биш үү? Тэр 300 сая нь болохоор аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хууль. Хоёулаа цаг болдвол энэ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бичил бизнес дээр бас би за тэрний тусад нэг ярэ тий. Хэлээ заа юу. За тэгэхээр энэ нөөтийн босох гэдэг хэмжээ 50 сая байгаа нь 10 жилийн өмнөх босох байгаад байгаа маа. За тэгээд би энэ тал дээр бас нэлээд олон гадуур яваад байгаа. Энийг 400 сая болгоод өгчөөч гэд. Тэгээд 400 сая болгох боломж байгаад байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр одоо татврын багцуулын шинжилэл одоо түрүү жилээс хойш хийгдэл яваад байгаа. Тэгээ нөөтийн босго гэдэг юм дээр
арай өөр л болгосон байлээ. Ер нь бол уулын 400 сая болго босгоно гэд энэ улс төрийн намын мөрийн хөтөлбөрт бол орцсон байгаа юм. 400 сая тэгсэн чинь сая ажлын хэсэг Монгол улсын нэг төсөв мөсөв хүнд болоод байгаа шүү. Энэ 400 сая болоод хэлбэршүүлсэн горим гэдэг нэг юм шинээр юм гаргачихсан. Сая нөө хоот уулан дээр би хэлбэршүүлсэн горим ярьсан да. Тэгсэн чинь нөөтөө хуулийн дээр ахаад хэлбэршүүлсэн горим яриад гисэн байхгүй. Тэгсэн чинь хүмүүс нөгөө нэг хэлбэршүүлсэн учраас баг татвар төлөх байх гэх нэг анзаарахгүй байгаа байхгүй. Тэгсэн чинь нөгөө нөөтийн босго гэдэг юм аваа хайцсан. Хэлбэршүүлсэн горим болгоо товрогцсон. Юу гэсэн үгээр одоо өмнө 50 саяын босготой болоод энийг зарахтаа 50 сая өрөхөөр нөөтөлөгч болдог болсон доо. Тэгээд 1000-аар зарж ирсэн 1100 зүгээр зарсан да. Тэгвэл шинэ хуулиар болохоор огт босгохгүй болгоод шууд анх бизнес эрхлэлтэй л 1000-аар зарах боломжгүй болгоод 1100-аар зарах боломжтой хууль. Одоо яг шинжилсэн найруулад их хурлд өргөн барьсан байгаа. Батлааг байгаа. Тэгэхээр энэ нь юу гэхээр нэг талаас одоо би энэ татварын хуулийг ер нь 10 жил судалж байна. Энээр юу харагдж байгаа вэхээр шууд шинэ жижиг бизнес, бичил бизнесийг нөөтлөгч болгохоор ямар асуудал үүсгэх хамгийн том асуудал нь юмны үнд шууд дээрс нэмэгддэг. Шууд 10-аар нэмэгдэнэ. За зарим бизнес нэг өрсөлдөх чадвар багтай, нэг том бизнестэй өрсөлдөх чадвар багтай байдаг учраас 10% нэмчихээр борлуулалт нь багасчих талтай энэ дээр. Тэгэхээр манай улс энэ сангийн ямар шийдвэр гаргах гэдэг байгаа вэхээр нөөтийн буцаа олголтын нэг юм байгаа да. За тийм. За энийг бол уул нь ярихдаа эхнээсээ буцаа олголт гэдээ яриадсан жоохон буруу ярьсан байхгүй. Нэршлэн. Энэ бол урамшууллын орлого байсан байна. Юм худалдаж авлаа, нөгөө хүнд урамшуулаад байгаа да хоёрын урамшуулал. Тэгээ манай энэ сангийн урамшууллаа их болгохын тулд хүмүүсийг нөгөө нэг нөөтийн босохгүй болгоод шинэ бизнес эрхлэнгуут нь нөөтөлөгч болгоно гэдэг байгаа байхгүй. Энэ нэг талдаа нөгөө эргэн хөндөө мөнгө очиж байгаа боловч нөгөө талдаа болохоор нөгөө бизнес эрхлэгчийнхаа ер нь хоолойг нь бадчихжээ гэсэн үг. Тэгэхээр энэ жоохон ахаадны хармаар хууль байгаа даа шүү заяа. Тэгээд хэрвээ босго гэдэг хэмжээ өндөрсөд 400 сая болоод эхэлчих юм бол яах вэ гэхээр нөгөө бичил бизнесийн чинь борлуулалтаа чөлөөтэй хийгээд нөгөө нэг 50 саяда барихгүй хийгээ явчлаа да. Тэгээ 2-300 саяар борлуулалтаа хийгээ явчлаа да. Тэгэхээр нөгөө баримт өгөх байдал нь хамаагүй нөгөө айцгүй болчихно. Яагаад гэвэл жилээс би нөгөө 1 еврогоо шилжиж юм чинь чөлөөтэй баримт өгье гэд. Тэгээд орлогын албан татвар улсад нөгөө төвлөрөх тал дээр аягүй сайжрах хэрэгтэй байхгүй. Тэгээд манайхын яад гэхээр одоо нэг жижиг бизнес хийгээл за янз бүрийн барилгын бизнес чинь бизнес хийгээл ингээл 50 сая хөрөхөөл ирэнгуут болиол баримт өгч чадахгүй нэ би нөөтөлөгч болох гэдэг нь найзаа баримтгүй яаж гээ. Ингээ асуудлууд гараад байдаг байхгүй. Тэгэхээр энэ дээр энэ нөөтийн босго гэдэг дээр бол ер нь аягүй том сэдв. Тэгээд энэ нийгэм эдийн засгийг хөдөлгөж байгаа аягүй том сэдв байгаад. Тэгээ одоо энэ дээр сангийн ам нэлээд анхааралтай хандах болов гэж би одоо хараад ажиглаад бүтэн жил болж байна да. Тэгэхээр яг одоо бас анхнаас нь бас нэг ярих гэж бодож байна. За би жишээ нэг худалдаа 8-ыг эрхэлж эхлэе тий. За би нэг юм түүц ажиллууллаа. За тэгээд түүц ажиллуулаад ирсэн чинь надад хамгийн эхэлж ирэх татврын зүйлсүүд юу байна? Би тэгээд жилдээ хэдэн удаа тайлан гаргах хэрэгтэй юм ч гэдэм үү те. Хувь хүн шүү дээ. Би одоо гинт ингээд ямар компани нэгээгүй. Зүгээр хувь хүн. Тэгэхэд одоо жилийн эцэс хүртэл ямар тайлангууд гаргаж явах хэрэгтэй байдгийг. За хуваар одоо бол биш тийм үү? Яг түүц ажиллуулаад эхэллээ гэж бодоход биш тийм үү? За ямар ч байсан баримтаа заавал бас машинтаа болоод баримтаа өгöd эхэлнэ. За баримтаа өгöd эхлэхээр юу болох вэ гэхээр нэг жилээс тайлангаа хийж таарна да. За тэгэхээр мэдээж 1 хуваараа шилж байна. Тэгсэн чинь түүц болохоор яах вэ гэхээр байнгын орлоготой байж таарна. Тэгээд орхноо 50 сая хүрнэ. За тэгээд орхноо 50 сая хүрчих учраас нөөтийн тайлан хийх хэрэг гарнаа. За нөөтийн тайлан хийхийн тулд за энгийн хүн шууд нөөтийн тайлан хийчихнэ гэж байхгүй. За тэгэхээр e-tax системдээ бүртгүүлээд өсөлт мөсөлтөө өгөөд тэгээд тайлагнгаа хийх нь шүү дээ юм. За тэгээд өгдөг авлагуудаа тооцоолно. Цаанаас нөөттэй бараа худалдаж авч өгнө тооцоолно. Инхээр нэгтлэн хүний хэрэг гарч байгаа байхгүй. Тийм ээ. Ер нь бол. Тэгэхээр энэ нөөт төлөгч юу болгох нь яад гэхээр айгүй их ажил болгодог байхгүй. Ер нь бол юмыг нэгтлэн үнэтэй болно. Нэгтлэн үнэтэй болно гэдэг энэ дээр одоо усаа зарахтаа нөөтөө нэмж зарахаас гадна энэ нэгтлэн хүн авч ажилласан санхүүч хүн авч ажиллана гэхээр бас энэ цалин өгөх байх юм лээ. Тэгэхээр энэ дээр ахаа зардал нэмэгдэнэ гэсэн үг байхгүй. Тэгээ зардал нэмээд гэрэт нэгтлэнтэй бол нөгөө хүн тайлангийн нээж өгнө. Тэгээ эн чинь аж ахуй нэгжүүд айны болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ бичил жижиг бизнест энэ нөөтийн босго гэдэг хэмжээг нэлээд өндөр тавьж өгöd нэгтлэнгийн шаардлагагүй явуулаад
жилээс энэ ТТ06 гэдэг тайлангаа хичүүлэх зүгээр байгаа байхгүй. Тийм. Ер нь бол тэгээ энэ ТТ06 тайланг хараа уул нь бол маш ашиг тустай тайлан. Дэлхийн нийтэд бас байна. Энэ татврын тайлан гэдэг тайлан. Энэ татврын тайланг юунд ашигладаг вэ гэхээр одоо хараа хэрвээ ТТ06 тайлангаа жил болгон дараалаад хийчлээд. За компанид ажилтдаг байж болно. Одоо хуваараа хоёулаа түүц ажиллуулад би ингээ мужаан хийгээд ингээд 5 6 жил явъя гэж бодъё. За тэгвэл визэнд орох тохиолдолд биднэрт яах вэ? Хоёулаа хуваараа ажиллуулсан юм чи битээр байгууллагын нийгэм даатгал байхгүй дээ. Тэгэхээр визэнд орох боломжгүй болчиход байгаа зү тийм үү. Тэгээ банкнаас очиод хоёулаа нэг нь түүц ажиллуулсан, нэг нь юу мужаан хийсэн гэдэг тэгэхээр одоо банкнаас зээл авах чинь та ажилгүй юм байна. Ингээд яах нь нийгмийн даатгал байхгүй юм байна. Ингээд зээл мэл олгохдохгүй байгаа да. За тэгвэл дэлхийн улс орнуудад яаж ийм нэхэр татврын тайл нь айгүй өндөр зэрэглэлтэй байдаг. За нэг хувь хүнийхээ баримтын. Тэгэнгუთ нөгөө хоёулаа түүцээ ажиллуулад нэг нь баримтаа өгöd орлого нь тодорхой харагдсан тийм үү. За би мужаанаараа ажиллаад баримтаа өгöd орлого нь тодорхой харагдсан. За тэгээд дээр нь хоёулаа хоримтлуулсан мөнгө хадгаламжинд хийгээд хадгаламжаасаа хүүгээ төлсөн тэр ТТ06 тайлан руу ороод ирдэг байхгүй юу. За тэгээд за гэрээтэй ганц хоёр газар ажилласан байж болно тийм үү. За сэтгүүлчийг ажилласан байгаа цалин аванда тэр нь ТТ06 тайлан руу компани шивэд оруулчихдаг. За тэгээд ТТ06 тайлан дээр бас газартаа байртаа харагдана. Бүх юм нь харагдана. За ингээд хоёлаа бас бизнес нөгөө хөрөнгөний зах зээлийн арилжаанд нөгөө хувьцааны арилжаанд оролцож исэн байж болно шүү дээ. Тэгээ хоёлоо нэлээд хэдэн хувьцаатай байла ногдол ашигын мөнгө ороод ирчлээ. Тэр нь бас нөгөө ТТ06-аар тэр ногдол ашиг хөгжих компаниас нь оруулчихдаг байхгүй эргэстэй дугаараар. Тогтмол орлоготой хүн байна гэж харагдах нь шүү дээ бас. Тэгэхээр нөгөө орлогын их үүсвэртэй орлогын нотлогоотой хүн гэж харагдах байхгүй. Тэгээд тэр тайлангаа бариад дараа нь яах вэ гэхээр визэнд ороход чөлөөтэй энэ хүн чинь орлоготой юм байна, байртай юм байна, санхүүгийн эрхчлэн төрсөн юм байна. За хадгаламжтай юм байна. Тэгээд хувьцаатай ногдол ашигтай юм байна. Виз гарахад хангалттай мэдээлэлтэй болно. За дээр нь нөгөө банкн дээр очиод орлого нотлох баримтаа аваад ир гэдэг шүү дээ. Тийм үү? За тэгэхээр нөгөө одоо бичил бизнесийг банкуд хар дэвтэр гэдэг юм одоо урд шаардсан байна шүү. Одоо энэ бол өнгөрсөн үеийн юм шүү дээ. Тэгэнгუთ 06 тайлангаа аваад ирэнгუთ 2 жилээр нь аваад ирэнгуთ 2 жилээр нь аваад очиход нөгөө хүний за компанид ажилласан цалингийн орлого нь тэд байна. За баримт чивжигсэн орлого нь тэд байна. За хадгаламжинд мөнгө хадгалуулаад ийм мөнгө хоримтлуулсан юм байна. За хувьцааны арилжаанд ороод ийм явтай юм байна. Хэдэн ширхэг машинтай юм байна. Ийм газартай юм байна. Бүх мэдээлэл зөвхөн ТТ06 тайлан дээр очдог. Харин нийгмийн даатгалын тайлан дээр одоо бид нэр урдаа бариад байгаа нийгмийн даатгалын зөвхөн цалин очно. Тийм. Тэгэхээр айгүй том нүсэр ялгаатай байгаа зү. Тийм байна. Тэгэхээр энэ тайлан ирээдүйд иргэн хүнээ нотлоод явах. Одоо Америкийн элчин сайдын яам, бусад Европын элчин сайдын яамдууд нөгөө нэг визэнд ороход энэ тайлангийг шаардж байна гэж байгаа. Энэ чинь одоо зөв шүү дээ. Олон улсын жишг болсон байна. Тэгэхээр одоо утгагүй нөгөө Солонгосын элчин сайд, Японы элчин сайдын яамдууд энийг шаардаад эхлэн. Тэгэхээр иргэд өөрсдөө энэ тайлангаа хийдэг баймаар. Тэгсэн чинь манайхаа хараа нэг айдас байгаад байгаа. Энэ тайлан хийчихээр яана татвар төлчих байхаа хэвээр баригдчих штэ гэдэг байхгүй. Тэгсэн чинь нөгөө энэ хадгаламжинд хийсэн мөнгөө чинь тэр банк нь хүүгийн аваад хүүгийн орлогоос нь татвар аваад улс руу явуулсан да. Тэгэнгუთ нөгөө хүний эргэстэр дээр чинь ТТ06 нь яваад очсон байгаа байхгүй юу? Тийм биз дээ. Тэгээ ногдол ашигтай хүн байлаа гэж ногдол ашиг Эрдэнэс таамаглага ногдол ашиг татврын суудгаж аваад нөгөө хүн явуулсан байгаа зү. За нэг газар цалингаар ажилтаа их цалингаас нь татвараас нийгмийн даатгал энэ суудгаад татврын суудгаад нэгтлэн ТТ06 тайланд явуулсан байгаа байхгүй. Ингээ бүх нөгөө төлсөн тайлангаал төлсөн татвараар тайлагнах гэдэг тайлангийн чинь ТТ06 гэдэг байгаа байхгүй. Одоо нөгөө баримт чивжиг байдаг. Тэгэхээр ийм чухал тайлан байгаад энэ манай улсад. Тэгэхээр тэр нийгмийн даатгал гэж гэдэг зүйлийг л аль болохоор мартаал яг одоо тэр гадны улсад орнууд шиг те яг ТТ06 гэж яг энийг орлого нотлого үндсэн баримт тий. Гол нь орлого багтал болчихж ш те. Тий. Нийгмийн даатгалын тайлан болохоор штэ хэдэн төгрөгийн цалинтайг нь бол мэднэ. Тэгээ тэр хүн чинь нийгмийн халамжаа хүртэх ёстой тайлан. Харин ТТ06 тайлан орлогоо нөгөө тайлагнсан би ийм орлоготой хөрөнгөтэй гэдгээ яах нь баталгаагаа гаргаж өгч байгаа л тайлан гэсэн. Тий. Ийм хоёр тусдаа тайлан. Гадшаа явхад бас нөгөө визэн дээр бас нийгмийн даатгалыг бас тий нийгмийн даатгал тий ядж захтаас. Тий нийгмийн даатгал нэхэд байгаа. Тэгээ ирээдүйд яах нь ТТ06 тайлан бүх элчин сайд юм угаасаа нэхэж таарах байх. Энэ бол энэ хүний бүтэн орлого болж таарах. Тэгэхээр одоо энэ бүхнийг хувь хүмүүс өөрсдөө л одоо хийдэг бол сурах хэрэгтэй юм байна гэж ойлголоо шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь энэ
өөр өөртөө санхүүч болохоос өөр аргагүй болж байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр зэрэг ер нь аль болохоор нэг тийм хуучин цагчны гэр бүлээс нэгэн эмч, нэгэн тийм эдийн засагчийн тийм юм хүмүүс гэж ярьдаг байсан. Одоо заавал нэг юм санхүүгийн мэдлэгтэй хүн л байж ээж тэр гэр бүлийг бас орлого зарлах нийнийхээ ингээд юмнуудыг тайлангуудыг гаргаад явах нь шүү дээ. Ядчил те. Харин тэг хамгийн багаар бодоход энэ дээр хараа нөгөө иргэд маш их хэмжээний мэдээлэлгүй байгаа юм. Татвар дээр болохоор татварын хуулийн дээр. Тэгэхээр энэ миний одоо сүүлийн хэдэн жилийн судалгаагаар юу харагдаад байна. Тэгэхээр нөгөө 10 жилийн төгсөх ангийн 10-аас 12 дугаар ангид энэ хичээлийг оруулах зайлшгүй оруулаад өндөр шалгалттай байдаг баймаар байна. Оноог нь маш тэгээ уралдаан зохион байгуулдаг баймаар байна. За их сургууль заавал нэг кредитийн цагийн энэ татврын бүртгэл, татврын тайлан гэдэг хэсгээр ингэж оруулдаг болчвол яагаад гэвэл тэд нар чинь оюутан болоод шууд бизнес харилцаанд орж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Тэгэнгүүт нөгөө баримтын талаар ямар ч мэдээлэл байхгүй. Хүн болгон татврын сайт руу орж юм үзнэ гэж байхгүй шүү дээ. Тэгээд татврын бол бүх телевизээр өдөр болгон татврын талаар яриад авах боломж бас байхгүй шүү дээ. Ер нь бол. Тэгэхээр энийг сургуулиуд нь яаралтай л оруулмаар байна. Одоо би бас нэлээд жил өмнө ингээл ярьжсэн яаралтай л оруулах шаардлага байна. Сургуулиудаар. Тэгжиж нөгөө хүмүүс шууд бизнес харилцаанд орж иж тайлангаа илгээж сурах шүү дээ. Тэрнээс одоо ингээл тайлан илгээх гэл бүгд мэдхгүй шахвал ингэж явж байгаа чи аюу хэцүү байхгүй. Тэгээ явж байгаа л яасан бэ гэсэн нөгөө хэлбэрсуусан хүсэлтэд явж чадаагүй байж байгаа л нэг хөв төлөх боломжтой байсан чи 10 ингээл өрөнд орчиж байгаа байхгүй. Тийм тий. Тэгээ яг ингээ одоо ингээд 12 сарын 31-ээс өмнө тэр хэлбэршүүлсэн горимд бүртгүүлэхгүй болохгүй гэж яриад байгаа шүү дээ. За 31-ний өдрийн тухай орлоо. За бүртгүүлчлээ. Тэгэхээр бас нэг хариу ирэх хэрэгтэй шүү дээ. Хариу тэр дороо ирэх үү яах хэрэгтэй юм бэ? Хариу тэр дороо ирэхгүй. За маргааш нөгөөдөр ажлын хоног 2-3 хоногт бол ирнэ. За нөөц төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт бол ажлын 3 хоногт ирдэг. Хэлбэршүүлсэн горим бол за ер нь маргааснаас ирэх ёстой. Хэрвээ хараа яг илгээгээл хүсэлт чинь явцсан байх юм бол 31-ний өдрөө явуулчлаа да. Тэгээ маргааш нь татврын газар дээр очиод за миний хүсэлтийг хүлээгээд аваад өгөөч дүүрэг дээр очиод би өчигдөр хүсэлтээ явуулсан гэд ингээ хэлэхэд татрын үгүй чиний хүсэлтийг авахгүй махгүй гэхгүй. Яагаад үл та 31-нд амжаад хүсэлтээ хэлгээс учраас хүсэлтээ чи авчна гэж авчихна. Ер нь бол араа иргэдтэй ер нь юм хүсэлт мөсөлт тайзан сонгуулах Монголх дээр татрын алба ер нь уян хатан байгаа одоохондоо. Ер нь бол араа хоцорсон тайлан илгээхэд манайх бол торгуултай байхгүй болно. Өмнөх жилийн тайлангаа илгээгээгүй да. Тэр хувь улсууд дээр одоохондоо торгуул шийдэд байгаа. За энэ дээр нэг бас нэг нарийн мэдээлэл. Юу гэхээр манайхан ингээд сая надаас ингээд байнга л асууж байна. Чатаар зуцаар ч асууж байна. Миний хэлбэрсүүлсны хүсэлтийг авахгүй байна гэдэг байгаа байхгүй. За тэгэхээр хэлбэрсүүлсэн тайлангийн хүсэлт ямар хүн өгөх вэ гэхээр өмнөх жилийн татрын ТТ 06 тайлангаа хийсэн хүмүүс өгсөн байхгүй. Тэгсэн чинь гинт нөгөө тайлан хийж байгаа чи энэ жил нөгөө баримтаа шийдэж өгсөн дөө. Тэгэнгүүтээ би хэлбэрсүүлсэн ормоор байна гэдэг болохгүй байна гэдэг байхгүй. Миний хүсэлт ерөөсө болохгүй байна гэдэг. Энд чи юу хэлээд байна гэхээр өмнөх жилийн та ТТ 06 тайлан хийгээгүй байна гэсэн. За тэгээд үйл ажиллагаа явуулаагүй чи яаж хийх юм бэ гэдээ бас асуугаад байна. Үйл ажиллагаа явуулаагүйгээр тайлангаа би илгээчихсэн гэдэг хүсэлтийг X тайлан гэдэг шүү. Манайх нөгөө X тайлан X тайлан гэдэг бас юм байдаг. Үйл ажиллагаа явуулаагүй гэдэг. Огт үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд X тайлан гэдэг. Тэгэхээр 24 оны тайлангаа X тайлан хийхин тулд яах вэ гэхээр 12 сарын 31-ээс өмнө нөгөө татрын тайлан руугаа орондоо e-tax системээр дамжиж ороод хүсэлцэс байгаа. Хүсэлцэс рүү ороод нөгөө хоцорсон тайлангийн хугацаа сонгуулах гээд хүсэлтээ өгөөд цаашаа явуулчихна. За тэгэнгүүт энийг бас 1-2 хоногийн дотор нөгөө татвар хэлсэн нөгөө таны хүсэлтийг нээлээ гэд. Тэгэнгүүт тэргээрээ ороод хүсэлтээ өгснөөр нь тайлангаа илгээчлээ дээ. Тэгэнгүүт 24 оны тайлан илгээгдэж байгаа байхгүй. Тэгэнгүүт яг энэнийхээ араас нь хэлбэрсүүлсэн гормынхын тайлангийн хүсэлтийг илгээгээд илгээчих юм бол өмнөх жилийн тайлан илгээцэнд орчиж байгаа үстэй. Нөгөө X-ээр илгээцэн тэгээд хэлбэрсүүлсэнд орох бас боломжтой байна. Тэгээ яг ийм асуудал бас надад тулгарч ирсэн л да. Яг оны эцэстээр одоо наад тайлангаа явуулах яахгүй бол гээл. Тэр нэг дүүргийнхээ тайлан дээр татрын албан дээр очиод нөгөө хүн татрынхан чинь бас яг оны эцэс дээр ажил ихтэй, ооч хэрэгтэй хүмүүс бас яг над шиг хүмүүс зөндөө бөөнцөн байж идэг. Тэгээ оочирж жаал асуухаар хуулиа унших. Гэний бас нэг юм одоо би ч одоо хууль уншиж ханаас нь ямар хууль нь яг юу ямар заалттай гэдгийг бас мэдэхгүй яг хууль чинь бас ингээд энгийн хүн ойлгоход бас хэцүү төвхтэй тий. Тэгэхээр зөв таныг бас ирсэн дээр бас гоё
энгийн хүмүүс ойлгохоор хэмжээний гоё мэдээллүүдийг бас үзэгчдэд өгч байгаа болов гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол нөгөө татвар төлөх нь үнэн гэдэг шиг тийм энэ хамгийн гол нь төлөх нь үнэн гэхдээ аль болох багаар төлөх бас боломж байгаа. Энэ бүгдийг та бүхэн бас ашиглаарай гэдэг үүднээс энэ оны өмнөх нь нэвтрүүлэгтээ одоо Болдоотор багшийг урьж оролцоолж байгаа. Мэдээж одоо энэ жил тэр хэлбэршүүлсэн тайлангаа төлөхгүй байж хаад 10 сая төгрөг төлөх үү? Эсвэл хэлбэршүүлсэн тайлангаа явуулчаад 100 мянган төгрөг төлөх үү гэдэг чинь бас ялгаатай байна тий. Тэгэхээр тэр хүний хувь хүний нөгөө карманаас гарч байгаа мөнгө болохоор бас хүн бүхэнд л одоо энэ зүйлд анхаарах хэрэгтэй юм байна гэдгийг л бас хэлмээр юм байна. Ер нь бол тэгээд энэ тал дээр бол 31-ээс өмнө хийх ёстой тайлангууд бол яг энэ одоо хоёр төрлийн тайлангууд бол тийм хоёр төрлийн тайлангууд. За тэрнээс гадна одоо хараа жижигхэн аж ахуй нэгжтэй хүмүүс байна. За тэгэхээр жижигхэн аж ахуй нэгжтэй хүмүүс жижигхэн гэж юу хэлээд байна гэхээр аж ахуй нэгжийг хараа англи нь бичил жижиг дунд том гэж ангилдаг байхгүй заа. За бичил аж ахуй нэгжтэй хүмүүс гэж ямар хүмүүс байх вэ гэхээр жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь 300 сая төгрөгийн орлогот бол бичилдээ ордог. За тэгэхээр энэ аж ахуй нэгжийн хуулийн дээр 300 сая орлоготой аж ахуй нэгжийг 1% татвар төлдөг шүү. За 1%. Орлогоосоо нөгөө орлогоо олоход зарцуулсан зардалаа хаслаа тэг гарч байгаа дүн хэд гарна байна тийм үү? 1% татвар. Одоо 300 сая орлоготой байлаа да 200 саяын зардалтай бол 100 сая гарна да энээс 1% төлнө л гэсэн байхгүй. Ер нь бол гайгүй. За тэгээд жижиг аж ахуй нэгж гэж ямар аж ахуй нэгжийг хэлэх вэ гэхээр 300 саяас 1.5 тэрбум орлоготой аж ахуй нэгжийг жижиг гэж хэлнэ. Бас. Тэгээд цаашаа дунд руугаа ороод цаашаа том руугаа орох нь шүү дээ тийм үү? За тэгэхээр жижигүүд нь яаж ийна гэхээр одоо 300-аас 1.5 тэрбум орлоготой да. За тэгэнгუთ яах вэ гэхээр энэ хувьд 90% хөнгөлөлт хөдөлгөөсөн байна манай улс. 90%. Энэ юу гэсэн үг гэхээр одоо 300-аас дээш орлоготой байжгаад орлогоосоо зарлаа асаад нэг дүн гарна да. Тэр дүнг ер нь татварын өмнөх ашиг буюу ногдуулах орлого гэж хэлнэ. Эннээс за 40 сая төгрөгийн татвар төлөхөр болоо гэж байна заа юу. За энэ бол 10% татвартай байхгүй юу. Тэгээд 40 сая төгрөгийн татвараа төлөлдсөнийг дараагаар энэ бол 2 сарын 10-ны татвар төлдөг татвар ер нь бол 90% авах гэж байгаа бол харин 2 сарын 10-наас хойш бол 90% мэдгүй нөгөө мартцсан. Ягаад гэвэл нөгөө төлөх ёстой хугацаа нь 10 байсан учраас 10-ны дотор л төлөх юм бол 90% хөнгөлтөө өгдөг байхгүй юу. Тэгсэн чинь манайхан мэдгүй 10-наас хойш төлөөд 90% хөнгөлтөөсөө цуслагдчихдаг. Тэгэхээр 40 сая төгрөг 10-ны дотор төлчлөөд тэгвэл энийг 36 сая буцаагаад дансанд нь орчирдаг. Тэгэхээр энийг бас нөгөө жижиг бизнесийн төдийлөн зарим нь мэдгүй яагаад гэдэг. Тэгэхээр энэ хөнгөлөлтүүд бас ингээд бас байгууллага дээр бас байна. Монголд одоо хамгийн их олон төрлийн одоо бизнес эрхлэгч нь одоо тэр бичил чиглэлтэй л орж байна уу? Яа гэх юм бол ер нь дандаа бичил байгаа тийм 300 сая дотор тийм. Тэгэхээр энэ хүмүүс л бас энэ хүмүүс тэгвэл угаасаа л 1% төлөх юм бол хэлбэршүүлсныг одоо хүсэлт хэлгэх хэрэг байна уу? Юу нөгөө бичил хүмүүс нь хувь хүмүүс нь хувь байгууллага болохоор шаардлагагүй. Байгууллагах хэлбэршүүлсэн горим гэж бол бас байгаа. Энэ нь болохоор байгууллагын хэлбэршүүлсэн горимын хэмжээ 50 сая гэж байдэ. Тэр нь бас 1% дөө. Тэгэхээр ер нь 300 сая бас 1%. Ялгаатай нь юу байх вэ гэхээр нөгөө байгууллагын хэлбэршүүлсэн горим гээд тухайн жил 50 сая орлого олсон компаниуд жилд ганцудаа тайлъя. Тэгээд нийт орлогын дөнгөөсөө татвараа төлждөг. Харин нөгөө 300 сая орлоготой 1% татвар төлдөг нь болохоор жилд 2 удаа наадам нар нэг тайлын цагаан сараар нэг тайлдаг. Энэгээр л ялгаа байна да. Зөв. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг одоо уг нь бол яриад байвал маш олон өргөн сэдв татвар гэдэг болол тий. Тэгээд цаашаа одоо энэ өргөн баригч байгаа хууль болно. За хувь хүмүүс албан байгууллагууд бас юун дээр алддаг энэ бүхнийг яаж бас засаж болох уу гэд маш олон сэдвүүд үлдлээ л дээ цаана бол энэ тэгэхээр бас нэгтлэн бодох бүртгэлийн очир болт сургалтын төвийн багш Болдоотор маань хүрэлцэн ирж оны төгсгөл дээр оны одоо өмнөхөн тий бас сайхан мэдээлэл өгч олон хүмүүс бас нэлээд одоо энэ хэлбэршүүлсэн горимо шивэх тийм
бас нэг сэхэрлэг авсан болоод гэж бодож байна. Нэрээ юу хэлээ нэг би ч нэрээ нэг тэнд очиод нэг гагнуур хийдсэн. Тэгээд нөгөө компаниас над руу нэг ингэ шивтсэн шүү дээ. Нэрээ тэрнийхээ 10% төлөх үү 1% төлөх үү гэсэн сонголт ирсэн байгаа юм байна. За баярлалаа. Ингээд өнөөдөр Очир болд сургалтын төвийн багш Болдоотор бас маш гоё чухал мэдээллийг хуваалцлаа. Таны ажил үйлс өндөр амжилтыг хүсье. За танай телевизээ хамт олонд шинэ оноо сайхан ухтаарай. Тэгээд намайг ирж өрсөн маш их баярлалаа. За баярлалаа. Ажлын амжилт хүсье. За баярлалаа. Гээд гигээ өглөө та хамтаас ирэх хүмүүст та бүхэнд баярлалаа. Хэсэг хугацааны дараагаар эргээд уулзъя.